Энэ удаа бол яг миний өөрийн бүтээлийн одоо үзэсгэлэн анх хоёр дахь удааг үзэсгэлэн юм да. Анхлаад бол торгон дамжсан шүтэн гэдэг нэртэйгээр богд хааны ордон музейд анхныхаа бисрэг шүтэн зургийн зээгт намлын үзэсгэлэг бол ард түмдээ хүргэж ирсэн. Энэ удаад бол яг шүтэн торгон зураг одоо миний хоёр дахь удаагийн бие даасан үзэсгэлэн маань одоо сүхстэй олондоо хүрэх гэж байна. Энэ маань шүтэн торгон зураг гэдэг нэрнээсээ үзэхэд ерөөсөө торгоор уралсан тийм бурхдууд шүтэнүүд байх юм байна гэж хүмүүс бол ойлгож байгаа. Тэгэхээр голлоод энэ маань Монголдо анх удаа гэж би хэлж байгаа. Хуучин бол хуучны одоо сүм одоо музейд хадгалж хуучны одоо зээгт намлын шүтэнээр бол 1-2 удаа үзэсгэлэн бол гарч ирсэн. Энэ маань энэ цаг үед шинжилэн найруулаад зээгт намлын урлагийг өөр одоо өнгөстэй болгоод одоо өөр одоо хөгжлийн өөр одоо өнцгөөс нь харуулж одоо дүрс хэлбэр өнгө зохицлын ёс уламжлалт цагаараас арай өөрчлөлт хийсэн. Одоо миний өөрийн тэгээр бүтээгдсэн яг шинчилж бүтээсэн хуучных биш шинчлэн энэ цагт бүтээсэн бие даасан үзэсгэлэн гэдгээр маш онцлогтой анхных. Тэгээ мөн зээгт торгон зураг буюу зээгт намл гэдэг инхинд нь ойлгол ер нь торгоор зурна гэсэн үг. Одоо бид нар зургийг бол будаг будаал зурааслал ингээл Монгол зургийг зурж байгаатай адилхан. Ерөөсөө торгон зураг гэдэг бол өнгийн торгон нь бол дэвсгэр будаг юм. Зураас контур нь бол зээг юм. Олон өнгийн ирчилсэн утсуудаар зээглэж контурыг хийгээд тэгээ энэ маань торгоор зурна гэсэн утгатай. Энэ энтхэг төвд Монгол хэд энэ эхлэгнээ уламжлалтай олон орнуудад зээгт намлын уламжлал дэлгэрсэн. Тэгэхдээ ер нь энэ номт орнуудаас эхлээд ер нь Монгол оронд бол зээгт намл бол оргилдод тултал хөгжсөн гэж би бол ойлгодог юм. Ер нь бол зээгт намл бол 19-ийн сүүл 20 дугаар зууны их үед бол яг 8 дугаар бүгдийн зарилгаар одоо зээгт намлын урлал, танка зургийн урлал оргилдод тултал хөгжсөн. Мэдээж бурхны шин Монголд орж ирсэн цагаас ахуулаад л урлах ухаан гэдэг чинь их 5 ухааны нэг бие даасан ухаан. Энэ ухаан маань хөгжөөл ирж ил явсан. Оргилдод тулт альва нэг юм чи оргилдод тулт хөгжсөн цаг үе гэж байдаг. Италийн сэргэн мандалтын үеч гэж байж байна. Тэгэхээр манай Монголын яг энэ зээгт намл үе, торгон зургийн оргил үе, танка зургийн оргил үеийг 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их үед бол асар оргилдод хүрсэн байдаг. Том бүтээлүүд нь тэр үед төөрөгдөж гарсан байдаг юм. Тэгээ манад товчхон түүхнээс ярихад бол 12 м, 15 м өндөр торгон зураг зээгт намлууд бол хүрээнд одоо 8 дугаар бүгдийн зарилгаар 5 дугаар бүгдийн зарилгуудаар бүтээгдсэн түүхүүд байдаг. Одоо Сингийн араа бурхан байж, насны гурван бурхан байна. Бүгдийн дийлгээд урд нь цам ингээд цамын номын зан үлийг одоо хийдэг юм уламжлал түүхэн баримтууд зөндөө байна. Тэгээ зээгт намл гэдэг нь өөрөө нүүдэлчин соёл ахуй таарсан хуйлаад ивхэд хуйлаа жижигхэн болчин хугарна хагарна хөлдөн гэсэн ойлголт байхгүй. Бурхан зураг бол бас хит хүүтэнд хөлдөх хит халуунд одоо гандах ингээд нуглуул одоо хугарах байх асуудууд байдаг. Торгон зээгт намл бол нүүдэлчин ахуйд хамгийн их тохиромжтой. Дэлгэхээр их том болчдөг. Гэрээ буулгаад өөр одоо ингээд нүүдлээд явахдаа бол хуйлаад аваа явчихдаг, хугардгүү, хагардгүү маш давуу талтай. Тэгээд хуучин бол зээгт намл гэхэд бол манай хуучууд бол бүр Японоос, Хятадаас, Солонгосоос маш нандин ховор нандин торгуудыг авчиж буртуудыг урлж ирсэн түүхүүд байдаг. Ер нь том хүрээний бурхан урлаж тавхаа борч гэдэг юм уу одоо гиндэн давч гэдэг юм шард орч гэдэг юм уу бурхан урлаад том төлөөлөх бурхан урлаачдууд доор уран үйлдэл эмгтээчүүд нэгтгэхэд их загварыг гаргаад тгийг гаргаад тэгээд өдөртөн зохион байгуулж зээгт намлын үл одоо бүтээлэл явагддаг түүх байсан юм байл. Тэгээ яг л энэ уламжлалаар би өөрөө бас бурхан урлаач хүн. Тэгээ миний өөрөө уран үйлдэл эмгтээ шавнырыг одоо ингэж зээгт намлд өн төлөвлөгөө бэлтгэж сургаад тэгээ миний энэ бас номын үлд даган байсаж хамтарч багшаагаа үлд бол тэр гар бие оролцож хамтран гэж оролцдог. Тэгээ зээгт намлын урлаг гэдэг нь өөрөө бол урлагын ухаан буюу их тав ухааныг биеэр урлах, биеийн урлалын одоо биеийн урлал гэдэг тэр бурхныг урлах, бурхны одоо судар номыг бичгэнд байгуулсан судрыг урлах, сувраг шүтээний одоо лагш одоо таалтай шүтэн, сэтгэлийн шүтэн бол сувраг шүтэнийг урлах ордог. Энэ зээгт намлаарч сувраг бүтээж болдог. Одоо бурхтын сургаал ном судрыг торгоор оёод хатгсан өнгө уцаар хатгсан ч байдаг. Мэдээж ойлгомжтой бурхны лагшин дөрүүдийг бол торгоор маш сайхан урлсан байдаг. Энэ болохоор урлах ухааны дээд урлал гэдэгтэй хамаарагддаг. Тэр үзэсгэлэн дээр болоод тэгэхээр нэг 16 7 ширхэг би том хэмжээний одоо танк одоо бурхны дөрүүд залагдах Зануу зэрэг музейд болох. Яагаад бас Зануу зэрэг музейг сонгосон бэхээр олон галерей музей байна л да. Тэгэхээр маш их өөрөө хуучны их нандин авшигтай.
Тэгээ дотор нь одоо яг одоо өнөө цагт хадгалагдаад ирсэн өндөргөн зан узрын цутгуур бурхдууд бүр ихээр байж байна боддоор олон одоо гимдэн дам агван шаруу марзан шарвч гэдэг юм уу одоо хүрээний алдартай бурхууруулж яг бүтээсэн бурхдууд боддоор залаастай байна. Тэгэхээр энэ маань одоо эртнээс уламжлалтай юм нандин одоо сүн шиг энергитэй учраас энэ зан узрын нэрмж төрслүүд хүмүүсийг сонгоо авч одоо энэ эх 3 дахь өдөр бүр 10 сарын 15-нд 12 цагаас одоо нээлттэй ээж бүтээлийг хүргэх гэж байна. Тэгэхээр энэ дээр одоо саяны ингээ ярьснаар бол хүмүүс зэн дам зийхт намлын бүтээлэл байх юм байна гэж ойлгож болохгүй. Энэ дээр мөн одоо яг бурхан зураг энд мэдээж зөнхлөөд зийхт намлан зөнхөлсөн давмгайлж байгаа. Мөн хажуугаар нь бас цөөн тоогоор танка зураг миний өөрийн мөн одоо танка зураг буюу бурхан зургийн энэ арга ажиллагаа техник бүх юмыг ашиглаад одоо чөлөөтэй энгийн одоо монгол зураг юм уу зохиомж сэтгэмжит одоо юм чөлөөт зургийг зурж болд юм уу гэдгийг бас харуулж миний өөрийн сэтгэмжит маш олон зургууд бас тавигдж байгаа юм. Сав шим ертөнцөд гэдэг. Сав шим ертөнцөд гэдэг бол сав ертөнцөд гэдэг бол биднээс одоо мод ан амтан энэ уул ус байгаль дэлхийг сав ертөнцөд гэж байна. А шим ертөнцөд гэдэг бол энэ байгаль дэлхийд шимэн оршиж байгаа одоо чигүүртэн амтад уснаа оршиж амтад хүмүүн төрөлтөн бид нэр шим ертөнцийн амтад гэж явдаг. Тэр нь сав ертөнцийг хэрхэн яаж одоо бурхан зураг монгол зурагт оруулж ирсэн эртнээс. Тэг хуучин бол хүрээнд бол бурхан зургийн сургалтаас явагддаг гэсэн юм байлээ. Одоо лавчин, баримлчин, бурхан зураг гэдэг бар сэлбэрч нэг одоо хүрээний 30 аймагт хувааж авч уран хүүхдүүдийг сургадаг. Одоо бар сэлбэрээр, бичгээр тэгээ танка зургийн чиглэлүүдээр сургадаг гэсэн. Тэр боломжлоор ерөөсөө салхийг дангаар нь зураал эхэлдэг. За үүлийг дангаар нь зурж сурдаг. Үүлний хэлбэр одоо салхи гэдэг чинь оргуу хоос юм шүү дээ. Харахад нүдэнд харагдах юм байхгүй. Тэрийг дүрсэнд оруулж, донжинд оруулаад харахад яг л салхи. Яг ингэ салхийг донжинд оруулж зурна. Галыг одоо гарчин дүрсэнд баригдахгүй шүү дээ. Янз олон хэлбэрт хувираад идэг. Яг тэр галыг дүрсэнд барьж аваад яг зурчхад яг л халам гал яг мөн. Үүл гэдэг чинь хөнгөн зөөлөн шинжээ шүү дээ. Тэр үүлний мөн чанарыг урлах ухаан буюу бурхан зурт яаж хөнгөн зөөлөн хөвдөг чанарыг гаргаж чадж байна. Яг л бурхан зургийн донжтэйгээр зурх тэр хөвөн зөөл үүлийг яг л зурдаг. Одоо бадамлын цэцэг бол олон одоо гүмүүдэ цэцгсийг л одоо яаж гоё тэр навч дэлбэн гоё одоо ариухан одоо тэр эмзэг зөөлөн тэр бүх юм нэг будгаар шорон будгаар усан будгаар шин будгаар зураал гаргаж чад тэр олон сав ертөнцийн одоо байгалийн одоо үзэгдлүүдийг бүгдийн зурсан тэр зургууд бас тавигдж байгаа. Тэгээд яг энэ бурхан зургийн арга ажиллагаар тэр олон одоо үлгэрийн одоо зохиомж домгийн одоо эрит туулга амьтдыг бол миний өөрийн яг бодол оюунаараа бодож жогоод сэтгэмжит одоо тийм үлгэр домгийн зургууд бас нэлээд тавигдж байгаа. Одоо чих юм бол одоо сүлдэх ямарч гэдэг юм уу. За ориглын эзэд ч гэдэг юм уу. Тэгэл одоо газар их тэнгэр эцэг ч гэдэг юм уу. Ийм олон бүтээлүүдийг тавьж. Тэндээс биднээс ер нь бурхан зургийн техникийн арга ажиллагааг бол ямарч одоо урлагийн зургийн төрөл жанр урлагийн хэлбэрлөө одоо хөврүүлэн ороход боломжтой юм аа гэж ойлгож болохоор. Тэгээд энэ үзэсгэлэнгийн гол ач холбогдол бол бүтээлүүдийг тайлбарлаж толиулгаас гадна мөн одоо бас лекцийн одоо үн төлбөргүй сонирхсон хүн болгонд үн төлбөргүй одоо лекц гэж ярихад би жоохон татгалзаад байгаа. Харилцан яриа маягтай маш энгийнээр. За одоо юу гэдэг 10 сарын 19-нд лусын ээлба хорлол лус гэж яг юу юм байдаг юм уу лусын хорлол гэж юу юм хүн болгон дээр лусын асуудал байгаль дэлхийгээ бузартаалаа лусын хэлгэнлээ гэж ярьдаг. Лусын хэлбэр хийцэн ямрын хаана оршдیں۔ Лус яаж хүний хорлдیں۔ Хүний дандаа хорлоод байд юм бол лусын ивэлийг яаж авдیں۔ Ингээл лусын тухай лекц бол ингээл 18-нда. За тэгэл дараа нь 10 сарын 19-нд гэхтэл ад тон чөтгөр шулам хий бод ертөнц гэж байдаг альбин тэрэн гэж юу юм бүгдөө сонсч байсан. Тэгээ ийг л хүмүүс бол за битийл уучраасаа битийл тэр надад харагдаасаа гэж бодоод явахаас айцтай жоохон сэтгэл тааламжууд мэдрэмж төрүүлэхээс бид тэрийг бол ойлгож таны мэдээ гэсэн бодлого ховор. Тэгээ бид танид мэдчихэл юм бол ад тон гэдэг зүйл бол одоо тийм их амар зүйл биш юм байна. Ийм учир утгатай юм байна. Одоо дотроо ад гэж юу юм, дон гэж юу юм, тэрэн гэж юу юм, нэлхсийг хорлдог 15 ад гэж юу юм. Энэ хүнийг айлгадаг чид яаж хорлоод байдаг хорлогдохгүй байх аргууд байна уу? Бүх талаас нь гой дэлгэрэнгүй ярих. За тэгээ 10 сарын 20-нд болоод ирэхээр үхлийн одоо дараах амьдрал буюу одоо үхэл муу зайнаас гэтэл сайн зайн төрхөөгд ер нь энэ замбуулт дөрсөн бүх юм байдгаас одоо мөнх бус хизээч одоо мөнх үсийг үзүүлэх боломжтой. Тийм одоо ертөнцид амьдарч байгаа юм. Тэгэхээр бид нэр энэ ертөнцид ийм барьцгүй ертөнцид амьдарч байгаа учраас үхлийн тухай дараа төрлийн тухай маш сайн ойлголттой байхгүй бол маш хэцүү. Тэгээ энэ талаар номос Монголын
Монголд маш их олон гайхамшигт ном дэлгэрсэн хамгийн гайхамшигт ном Бардаа тойл буюу үхлийн номны хаан хэмээн одоо сонсоход тойлгож ном байдаг. Тэгээ энэ номыг бас бүрийхээр шинжилэн найруулж гаргаад одоо маш их хуучны судрын одоо олон багш нартайгаа лам багш нартайгаа олон буйны садангуудаа нэгдэж энэ гайхамшигт номыг бол орчуулж бүрэн зурагтаа гаргасан. Энэ ном манаас тэр номын бүтээлүүд манаас үзлэнгийн тавигдаж одоо түгээгдэн борлогдно. Тэгээ үхлийн тухай биднээс ойлголтыг зөв авч чадах юм бол үхлээс айхгүй бол одоо шинжлэх ухаан хөгжсөн хэдий одоо 100 ч гэсэн үхлийн тухай энэ ойлголтыг бол одоо бүр судалсаар л хүн төрөлхтний өмнө бол хамгийн том асуулттай одоо сонирхолтой сэдв мөнхөд хэвээрэл байна. Үхлийн дараа юу болдгийг, үхэл яаж явагддгийг, мөнх бүсэж юу юм, дараа төрлөж байна уу байхгүй юу, там бэр зуурд гэл ярьдаг. Энэ зуурдын төрлөөр маш дэлгэрэнгүй сайхан ярьж харилцан яриа мэрэгтэйгээ явах юм. Сонирхоо за үхэл яаж явагддгийг, үхлийн ёр яаж ярьдаг талаар бүгдийг нь одоо дэлгэрүүлэн ярьсан яриаг бол. Тэгэхээр эндээс одоо тухайн сүрстгмээ сонсож байгаа. За би лусын тухай юм сонирхолтой байна. Би нэндэн сууя гэвэл те тэр өдөр хүрдэрнэ. За эсвэл би аддон энэ чөтгөр шулам гэдэг сонир сэдв байна гэж сонирхвол одоо тэр 19-нд. За тэг 20-нд болоод тэрээс үхлийн дараах амьдралын юу юм бол сонирхдаг залуучууд хүн байх юм бол тэр өдрүүд нэрээ дандаа нэг цагаас Зануу зэрэг музей дээр дүрслэг Зануу зэрэг нэрэмжид дүрслүүлгийн музей дотор л энэ үйл ажиллагаа маань нэг 7 хоногийн юм одоо номын арга хэмжээ болох юм. Зүүнд түчээлэх зүүн мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүн мэдээ.